Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажлын зөвлөгөөн боллоо. За тусад ажиллагаанд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнууд болон эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга бямтарж болон мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцлоо. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр бодлогын төвшөнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдж буй асуудал цаашид тавих саналын талаар хэлэлцсэн юм а. Мөн бүсийн онцлогын эмчилгээний төвийн өнгөрсөн онд хийгдсэн ажил болон энэ онд хийгдэх ажлын талаар сонслоо. Нийтдээ Орхон аймагт эрүүл мэндийн төр хувьшлын нийслэн 155 байгууллага байдаг. За түүнд бол нийтдээ 1571 чиглэлийн ажилтдаг. За түүний төлөөлөл болсон одоо Орхон аймгийн эрүүл мэндийн бүхэл салбарын удирдах түвшний 130 гаруй төлөөлөгч нар энд оролцож байна. За энэ хүл ажиллагаанд бас ач холбогдолч эрүүл мэндийн яамны эмнэлгийн даатгалын хэлтсийн дарга болон холбогдох мэргэжилтнүүд бас давхар ирж бас ажиллаж байна. Энэхүү одоо зөвлөгөөнөөр бид нар 2018 онд эрүүл мэндийн салбарт хийгдсэн ажлын одоо ололт амжилт тулгамдж асуудлаа хэлэлцэж цаашид 2019 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргах эрүүл мэндийн салбарын зүгээс тавьсан зорилтыг орон нутагтаа одоо онцлогтой тохируулж хэрэгжүүлэхэд хийх арга аргачлалаа боловсруулах ийм үр дүнтэй уулзалт зөвлөгөөн болж байгаа. Бид 2018 оны ажлыг дүнхэд бол бас нэлээдгүй ажлыг хийсэн байна. 2018 оны тухайд бол эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт урандор дэвшүүлж даатгалын хамрагдал, даатгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх одоо зорилго тавиажилсан. За үүний хүрээнд ч гэсэндээ Орхон аймгийн хэмжээнд эрүүл мэндийн даатгалд хамрагдах байгууллагуудын тоо нэмэгдсэн. 2018 онд анх удаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумын эрүүл мэндийн төвүүд 100% магадлалын дэмжлэлт хамрагдаж даатгалаас 4 багцаар тусламж үйлчилгээ авах эрхтэй болсон. За ингэсний үндсэн дээр сэргийн засаг тусламж үйлчилгээ, гэрийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, онцлогын шинжилгээ гэсэн багцуудаар бол иргэдэд одоо бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд тусламж үйлчилгээ үзүүлж даатгалаасаа санхүүжилт авч байна. Хоёрдугаар том асуудал бол хөнгөлөлтөө эмийн жорн дээр бол нэлээд дахиц дэвшил гарсан. Үүнд сарын туршид бол бид нар хөнгөлөлтөө эмээр үйлчлэх бүрэн боломжоор хангасан. Захин одоо программын нэвтрүүлтүүд бол нэлээд Орхон аймгийн өнгөрсөн онд бүсийн онцлогын эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвийн 2 салбарыг нээн ажиллаж байна. Тодорхойлбол гэр хорооллын Дэнжогийн Учралт баяр, Аршаанд багийн Үйлдис Бадрах өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр байгуулагдсан. Ингэснээр иргэдээс ирсэн дуудлагын 90 орчим хувьд нь 20 минутын дотор хүрч ажиллаж байгаа юм а.